хүүхдүүд байдаг. Хүүхдүүд маань хизээ сургалтад дандаа куртгтэйгээ багш нар маань дээлтэйгээ хувцастайгаа заадаг байсан. Дэлхийн банк ивент итгэцснээр 100 тавигдсанаар одоо гадуур хувцас тайл дулаан уур амьсгалтай дулаан уур амьсгалтай сургалт маань маш сайхан явагдаж байна. Амнасаа салхисий гэсэн шалнаасаа хүүтэн одоо маш одоо хэцүү сургалт явуулахад бэрхшээлтэй. Тэгээс 2012 онд багш ажилчид санаа ажиллагаар санал дэвшүүлж Дэлхийн банкны доктортой амжилттай хоёр төсөлд гадна талын дулаалга энэ шалны дулаалга одоо маш таатаа орчин үйлдэж дулаан сайхан одоо болсон. Шивлэг энэ талын малчтын яг хаварж намж яана гол нутг байдаг байхгүй. Тэгээ тэнд бол ус байхгүй. Усаа болохоор тэд нар чадвар амнах усыг 20 км-с мотоцикл машинаар ганцгалж малаа болохоор тууч ганц удаа ашигладаг юм дээр худаг байсан. Одоо бид энэ худгийг 5 сая төгрөгийн санхүүжилтээр тэр худгийг мотохорын сольж өгөөд тэгээ нэг хөлдсөн байсан. Тэгээ бас худаг юм. Нэг удаа хэлэхдээ нэг мотоцикл дотор өрдсөн юм. Тэрний нэг гисгэ гэж манай энэ тийм нэг инженер хүн байдаг юм. Тэр хүн тийм өөрийн тэр санаа ашиглах тийм худаг гисгэ гэдэг тийм тусгаад тийм гараа юм өөрөө санаа ашиглах. Багийн иргэдний сумын иргэдний тест саналын хугацаар саналаа авдаг нөгөө нэг тэргуун тулгымдсан саналын сумд одоо сумын хөгжид юу хэрэгтэй вэ? Хамгаантай юу хиймээр бүх саналууд нь авч ирэн билээ. Ингээд дотроо шалгаруулдаг эндээ баталдаг гүйцэтгэх сонгон шалгуулдаг бүхэл процесс нь яг манай тестийн загвар. Барин устай газар улаан ууланга шивлэг байгаа нутаг гэрэмшил хүмбэн хайшуутай манах орж ирээд суудаг. Тэгэл яг танил тал нөгөө үсбэл чараман дуудаг. Хэрвээ энд нэг худаг гарцсан байгаа нөхцөл бол одоо бид тэгж хоргодох юм байхгүй шүү. Эндээ хүрээл ирээл малаа устгаараа устгаад игээд байдаг шүү. Хамгаан гол юм одоо бидний амьд уснаас уу.